Сүүл үед бага насны хүүхдийн томуу тус өвчний гаралт ихсжээ. Хүүтний өдрөл ихсэнтэй холбоотойгоор сүүл үед бүсийн онцлогын эмчилгээний төвийн хүүхдийн тасгаар амралтын өдрүүдэд 100 гаруй хүүхэд үйлчлүүлэх болжээ. Эдгээрийн 90% нь томуу тус өвчний улмаас үзүүлсэн бол 30 орчим хувь нь хэвтээ эмчлүүлэх шаардлагатай байна. Тэг хүлээ авахар ирж байгаа хүүхдийн тоо бол маш их байгаад байгаа. Сүүлийн үед ер нь дандаа л амралтын өдрүүд бол 100-аас дээш бараг 100-200 төгрөг тийм хүүхдүүд ирж үйлчлүүлж байгаа. Тийм учраас манай ачаал бол нэлээд их л байна. Насны ангил нь хэвдээсээ хүүхдүүд. Насны ангил бол ер нь хэвчлэн л 5-аас доош насны хүүхдүүд. Тэгээд эцэг эхчүүд болохоор хүүхдээ одоо энэ яг хүүтний улирал баяр ёслолын үеэр гадуур нэлээд их дагуулж яваад хүүхдээ дагуулж нөгөө дэлгүүр хошоогоор хэсэгтэй энэ зүр юм цуглуулахтай юм уу эсвэл одоо талбайгаар дагуулж явах ч юм уу тиймэрхүү үедээ нэлээд их дааруулж хөргөөгөөд тэгээд амьсгалын замын өвчин нэлээд их тусаад тийм учраас эцэг эхчүүд тэр талдаа нэгдүгürt анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт нь ханиад том өссөн үедээ тэгээд манай хүлээ авах дээр бүгдээрээ ингэж ирж үйлчлүүлээд байгаа. Тэгээд эцэг эхчүүдэд бол амьсгалын замын өвчин тусаа зөвхөн ханиад том өгсөн хүүхэд нь хүндрээгүй хөнгөн хэлбэр дээр байгаа үедээ аль болох хүүхдээ гэрээр нэмчлэмээр байдаг. Яагаад тэгэхээр ингээд хүлээ авах дээр ирэхээр нэгдүгürt маш олон хүүхдүүд тэнд үйлчлүүлж байна. Тэгээд ханиад томоогийн вирус бол баг 200 гаруй төрлийн вирус байдаг. Тэгэхээр хүлээ авах дээр ирээд үйлчлүүлээд ингэж явж байхдаа бас өөр халдвар аваад буцна гэх үгүйсэхгүй шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулan явахгүй байх, ялангуяа хөнгөн өвчлсөн хүүхдийг гэрийн аргаар эмчилж сургахыг эмч зөвлөж байна. Учир нь хөнгөн өвдсөн хүүхэд эмнэлгийн газраар ирээд буцахдаа өөр төрлийн вирусээр халдварлах магадлал өндөр байдаг байна.